Хөгжлийн банкны ажил удаашрч зээлийн их усүр бүрдэж чадахгүй байгаагаас болоод бүтээн байгуулалтын ажил удаашрч байна гэдэг асуудлыг шүүмжлээ. Монгол улсын онцлог байна. Жилийн дөрөв улирал барилга барьж болдгоо, зам барьж болдгоо. Болдог хугацаа нь ердөө 6 сар байдаг. Тэгээ энэ 6 сард юм хийхгүй бол өнөөдөр өгсөн Монгол одоо ямар ч хэрэггүй болчих юм. Одоо цаашид яах юм бэ? Хөгжлийн банк хөл дээр нь зогсохыг хүлээгээл хараад суугаад авах уу гэдэг бодлогын асуулт байна. За үүнд ерөнхий сайдын тайлбарлаж байгаас үзвэл цаашдаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зарим төслийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэх гэсэн чиглэлийг засгийн газар баримталж байна. Гэхдээ хөгжлийн банкны үйл ажиллагааг одоо үйлчилж байгаа хууль нөхцөл байдлынхаа хүрээнд эрчимжүүлэхэд чиглэсэн зохицуулалт хийхэд анхаарч байгаа гэсэн тайлбарыг өглөө. Гишүүн Шинбаярын хувьд орон нутагт бүтээн байгуулалтын зарим ажил удаашралтай байгаа шүүмжлэлтэй хандж байна. Энэ чиглэлээр засгийн газар хөрөнгө